Хорватын Шибеник хотоос зүүн хойд зүгт Керка голын нэрээр нэрлэгдсэн байгалийн зогсолборт газар байдаг. Бараг 72 км урт үргэлжлэн урсдаг Керка гол орчмын үзэсгэлэнт байгаль ургамал амьтдыг хамгаалах зорилгоор 1985 онд голын сав газрын 109 км² газар нутгийг байгалийн зогсолборт газраар бүртгэн бүрэн хамгаалтанд авсан байна. За энэхүү байгалийн үзэсгэлэн нутагт 860 гаруй зүйлийн ургамал тархсан ба үүний дотор 400 гаруй жилийн настай нарс, мөн царс мод, зэгс, усны сараан гэх мэт ургамлууд ургадаг. 220 гаруй зүйлийн амьтад тархснаас хөвгтэй амьтад түгээмэл байдаггүй ч олон зүйлийн шууд хоёр нутагтан хевлээр явагч амьтад ихээр амьдардаг байна. Керка голд 18 зүйлийн загас тархсан ба үүний 10 нь эндемик загаснууд болохыг илрүүлжээ. Энэхүү байгалийн зогсолборт газар нь шинжлэх ухаан, соёл боловсрол, амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаанд зориулагддаг байна. Керка голын дагуу олон том жижиг хүрхрээ байх бөгөөд үүнээс байгалийн өрмөц тогтцтой 7 хүрхрээ нь энэхүү байгалийн хамгаалалттай бүсэд харьяалагддаг байна. Керка байгалийн зогсолборт газрын нэг онцлог нь энд харагдаж буй байгалийн асар том усан санд ирсэн зочид аялагчид усан цэлж алжаалаа тайлан амрах боломжтой. Хамгийн өндөр нь 47 м өндөр, нийтдээ 17 багц хүрхрээ үйлэн урсан ирж энэхүү 400 м урт, 100 м өргөн тунгалах усан санг үүсгдэг байна. Okay.
Кирка байгалийн цогцлборт газар руу унаа машинтай шууд очих боломжгүй. Харин ойролцоох жижиг хотоос усан онгоцоор явж хүрдэг. Энэ нь тухайн бүс нутгийн байгалыг хамгаалах нэгэн чухал арга хэмжээ. Кирка байгалийн цогцлборт газраар аялахад бүтэн өдрийг зарцуулах ба нэг хүний 200 крона. Тасалбарын үнэнд Скрадин гэдэг жижиг хотоос Кирка байгалийн цогцлборт газар руу очих ба буцаж ирэх усан онгоцоор үйлчлүүлэх эрх багтсан байдаг. Бидний аялын тэмдэглэлийг үзэн сонирхож хамтдаа аялан үнд цагаа зарцуулж буй та бүхэндээ маш их баярлалаа.